Фашист Германд үйлчилж 1500 хүнийг хөнөөсөн Макаровна 33 жилийн дараа баригджээ. Фашистын Германы талд орж ажилласан Оросын олон урагчд байдаг. Тэдний дотроос Тонка пулеметчин очтой Антонина Макаровна бол дэлхийн 2 дугаар дайны үеийн хамгийн аимшигт урагч алуурчин аж. Эх орны дайны хүнд үед энэ бүсгүй Гитлерийн армийн эзлэгдсэн нутагт германчуудад ажиллаж улаан Оросын партизан, энгийн номхон иргэд, гим зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд, олдсны цэрэг, еврей гээд нийт 1500 гаруй хүнийг буудан хороолсон байдаг. Тэгээд ч нутаг нэгтэн Орос иргэдээ бөөнөр нь хятаж байсан түүнийг 1941-с 43 онд фашистуудын эзлэгдсэн нутаг дэвсгэрт Тонка пулеметчин хэмээн нэрийдэж байсан түүхтэй. Эх орныхоо төлөө цусаа урсган үнэнчээр дайдаж явсан хэдэн зуун мянган улаан цэргийг зөвлөлт төрөв бөөнөр хорих лагеруудад тарчлаан тамлж байсан ч энэ уруугч алуурчин эмэгтэйг олж чадсангүй. Зүйлт холбоод улсын КГБ цагдан цэргийлэх газар хамтран хайсаар бүр 33 жилийн дараа л Макаровнаг олж баривчилсан юм. Ямар ялгаа байх вэ? Пулемет чичрээд л хэн өгч байгаа надад огт хамаагүй хэрэг. Өнөө хүртэл би энэ талаар огтхонч бодож яваагүй гэж хамгийн сүүлд хүмүүсийг бодож байснаас 35 жилийн дараа ил авгаа мөрдөн байцаалт дээр тоогчгүй хэлж байжээ. Гэхдээ зөвлөлт төр түүнийг мартаагүй, эрен сурвалжилсаар байсан юм. Хэргийн гол нь энэ эмэгтэй 33 жилийн туршид Антонина Макаровна Гинзбург нэртэй болчихсон явжээ. Нөхөр нь эх орны дайны Ахмад дайчин, одон медальтай нэгэн. Насанд хүрсэн 2 охин нь Москвагаас Германы Кернисберг хүртэлх фронтын замд тулсан сувлагч ээжээрээ бахархна. Гэр бүлээрээ Ахмад дайчны хөнгөлөлт хэдлээд л. Түүнийг 1978 онд Беларусын Лепел хотоос баривчлав. Бор шаргал өнгийн зовтой нас тогтсон энэ эмэгтэй нэргэд машин зогсоод та бидэнтэй хамт яаралтай нэг газар очих хэрэгтэй боллоо гэсэн аж. Аюулаас хамгаалахын төлөөлөгчд өнд таныг яагаад энд авчирсныг та мэдэж байна уу гэхэд энэ ямар нэгэн алдаа байх гээд машин сууж байсан гэдэг. Та бол Антонина Гинзбург биш. Та бол Антонина Макаровна. Бүр алдарсан очаараа бол пулеметчин Тонка. Та бол немцүүдэд ажиллаж хүмүүсийг бөөнөр нь буудаж байсан залхаан цэвэрлүүлэгч. Брянскийн ойролцоох Локот тосгонд таны үлдсэн аимшигт аллага одоо хүртэл домог шиг яригдж байдаг. Аллах тамлал үлдэж байснаа одоо бидэнд ярих цаг ч нь болсон. Хэрэг хуучирдаггүй гэдэг эндэ гэж мөрдөн байцаагч хэлжээ. Үүний хариуд Макаровна сүүлийн жилүүдэд зүрх төгшөөд байдаг болсон юм аа. Юу болохыг зүүн совин минь мэдчил байж. Олон жил өнгөрч. Гэхдээ яг бичээд байл та гэж тэр бэр хэлжээ. Түүний байцаалтанд өгсөн мэдүүлгээс хүмүүсийг буудах бол нэг их ялгаа байгаагүй дээ. Зөвхөн тоон л өөр байсан. Ихэнхдээ 27-оос дээш хүнийг нэг хэсэг болгон бууддаг байлаа. Шоронгоос 500 орчим метрийн зайд дугсан нөхний ирмэг дээр буудана. Хүмүүсийг нөхний ирмэг дээр цааш нь харуулan жагсаана. Буудах газарт хэн нэгэн нь миний пулеметыг аваачаад тавьчихсан байдаг. Би пулеметийнхаа ард өвдөглөж суугаад л шүршдэг байлаа. Энд чинь миний ажил шүү дээ гэжээ. Вясын минь тосгонд залуухан совилогч бүсгүй гитлерчүүдийг даган Москва руу дайрч байхад аимшигт газар 6 хоногийн хугацаанд зөвлөлтийн сая гаруй цэрэг ам өргөдөж 500 мянган хүн шаргацсан. Цэл залуу 19 настай охин Тоня Макаровна ойд ганцаар үлдсэн байлаа. Энд нэг Орос цэрэгтэй таарч 3 сар хамт тэнүүжилжээ. Ингээд 1942 оны 1-р сард арай гэж Красный Колодец тосгонд ирэхэд нөгөө цэрэг "Энэ манай тосгон, чи замаараа, би замаараа. Энд миний эхнэр хүүхэд байгаа. Хамт явсанд баярлалаа" гэжээ. Тоня харин "Коля намайг бүү орхилдоо" гэсэн чинь Николай түүнд тамхи жаахан идэх юм өгөөд явуулсан байна. Ингээд тэр тосгоноос тосгон дамжиж яваад нэг айлд очижээ. Эзэгтэйч түүнийг гэртээ оруулснаа хэдэн хоногийн дараа явуулахаас аргагүй болжээ. Тэнэж явахт нь Орос хүн хинбэ гэхэд тэр Антонина Макарова байна. Москваг их гэжээ. Түүнийг Локот тосгонд авчирч герман цэргүүд ээлжлэн эзэмдэн. Тэр сексийн тал дээр үнэхээр л немцүүдийг алмааруулсан гэдэг. Дараа нь стакан дүүрэн архи хийж өгч. Тэгээд л пулеметийн ард суулгах нь тэр. Түүнд ч гэсэн пулеметийн урт ээлжээр тасралтгүй шүрших нь сайхан байлаа. Гэхдээ амьд хүмүүс рүү шүү дээ. Анх удаа бол согтуу байсан тул юугаач мэдээгүй. Харин германчууд 30 марк өгсөн их мөнгө шиг санагдлаа. Германчуудад зүтгэж байсан Орос цагдаа нар болохоор партизанууд тэдний ар гэрээхнийг цааслах дургүй байсан байх л та гэж алуурчин эмэгтэй Антонина Макаровна ярьжээ. Орон гэргүй ганц би Антонинад нутгийн морин заваад байсан газарт өөрөө нэг ор өгсөн гэнэ.
Шөнө нь тэнд пулемотоо хадгалаад өглөө нь ажилдаа гардаг байжээ. Би ч хэнийг бодож байгаагаа мэдтгүй. Тэд ч намайг мэдтгүй. Инхээр надад хичээд байх зүйлгүй байсан. Заримдаа хэнийг нэгэн цээжинд барьцаан гэсэн бичиг өлгсөн харагдана. Зарим нь өгөхийнхөө өмнө дуудулдаг байсан. Цаазын дараа би буугаа цэвэрлэнэ. Сум бол хангалттай гэж тэрээр мэдүүлжээ. Красны колодец тосгонд Антонина гэртээ байлгаж байсан эмэгтэй нэг удаа Локкот тосгонд давс ирж ирээд германчуудад баригдав. Түүнийг барьцаануудтай холбоотой хэмээн шоронд хийхэд би барьцаан биш та нар өөрийнхөө Тонка пулемотчоноос асуу гэхэд Антонина Макаровна түүнийг харж байснаа. За наашир би чамд давс өгье гэсэн гэдэг. Фашистын Орос алуурчин эмэгтэй өөрөө бол цомхон гялалцтал нь арчиж зүлгсэн пулемотон тавьяастай. Сандал дээр гоёмсог дайшинц хормогч цагаан шахаа нуруу ил гарах гоё цамц байв. Тэрээр нөгөө эмэгтэйд алуулж байгаа хүмүүсийн хувцас надад таалагдвал би дараа нь тайлаад авчихдаг юм. Нэг удаа багш эмэгтэй ягаан оосон цамц нь надад таалагдсан ч даанч цусанд дуудагдсан болохоор би аваагүй. Их харамсалтай санагдсан да. Чамд хэрэг давс хэрэгтэй юм бэ гэжээ. Нөгөө эмэгтэй ч надад чамаас юу ч хэрэггүй. Тони бурхан чамаа харж байгаа шүү. Чиний цуснд будагдсныг чинь харж байгаа гэд хаалга саван гарчээ. Антонина хайран араас нь чамайг шорон руу тууж авахд чийл надаас тусламж гуйгаа үстэй гэж хашгирсан удаатай. Тэгэд яах вэ? Хөөрхий авгаа баатарлагаар амь өргөцсөндөө аварч болох байсан юм гэж Антонина мөрдөн байцаагчид мэдүүлжээ. Оройд өдөр нэмцүүдийн бүжгэнд очино. Тониг энийг зан. Би хизээч нэмц цэргүүдийн доор хэвдэхгүй. Москвагийн шүү дээ хэмээн хамраас өгдөг. Нэг үгээр герман цэргүүдэд үйлчлдэг Орос, Беларусын анхнуудтай харьцдаггүй байжээ. Төрөлхийн царайлаг Макаровна бүжгэн дээр дээд тушаалын цэргийн албаа агчдыг бэлвэж шигээс олж офицеруудыг ч гэсэн нүдний болон гараа жиглэнэ. Ажлын дэглэм бол өдөр өөр ижил өглөө эрт босно. Тэгээд л шорон руу очино. Өнөөдөр хэдэн хүнийг нухахаа багцаалж харна. Анхных, хоёр дахь, гурав дахь нь гэд дараагийн буудлага бол зүгээр л нэг хүндхэн ажил. Энэ алуурчин авгаа байцаалт дээр надад цалин өгч би үүрэгт ажиллаад хийж байсан. Зөвхөн барьцаан төдийгүй ар гэрийнх нь хүүхэд эмэгтэйчүүд хөгшөд. Би энэ талаар дурсмааргүй байдаг. Нэг удаагийн буудлага дээр залуухан хүү. Дахиж уулзахгүй дээ гिच мэн гэж хашгирсан юмдаг гэж мэдүүлжээ. 1943 оны 100 Брянскийг чөлөөлөх тулдаан эхэлжээ. Тони тентхийн хэдийн анхантай адил бэлгийн замын өвчин авч тэднийг арт тал руу эмчлүүлэхээр явуулсан байна. Энэ хооронд Локкот тосгонд зөвлөлтийн цэрэг орж ирэн урагч цагдаа нарыг баривчилсан ч Тонка пулемотчин шудраг цаазаас үлдэж орхижээ. Харин тосгоны ойролцоо удаалд түүний буудсан 1500 орчим хүний булш үлдсэн байна. Ингээд л 1921 онд төрсэн Москвагийн иргэн Антонина Макаровна Макароваг 30 жилийн турш ирсэн байдаг. Гэтэл 1976 онд Парфенов гэдэг нэг албаа агч гадаад явах болж гадаад паспорт авахын тулд бүгэлсэн анкет дээр нь Антонина Макаровна Макарова гэсэн уугуул овогтой 1945 онд нөхөрт гарахтаа нөхрөөрөө Гинцбург хэмээн овоглсон ганц эмэгтэй гараад иржээ. Одоо Беларуст амьдардаг гин ингэжл 90 сурвалжлагдаж байсан алан хядагч авгааг олсон байдаг. Тэгээд л Беларусын аюулаас хамгаалахын түүнийг ажиглаж хамт ажиллаж асан урагч нууц амар хоригдлуудыг нь аваачиж талдаас таниулжээ. Тэд бүгд нэгэн дуугаар энэ бол Тонка пулемотчин гигэн дүрээрээ мөн байна гэж баталсан гэдэг. Түүний нөхөр Виктор Гинцбург дайны болон хөдөлмөрийн ахмад ажилтан авгааг нь баривчилсны дараа шудраг хүнийг гүтгэлээ хэмээн нүүбэд гомдол мэдүүлж байсан түүхтэй. Тэр бүр их нэртэй ухаангүй хайртай ямар нэгэн гэмт хэрэг мөнгө завссан байлаач уучлана гэж боддог. 1945 онд Кёнигсберг цэргийн эмнэлэгт хэвтэж байхад нь залуухан совилогч бүсгүй ирсэн. Тэгээд л танилцаж насан туршид хамт амьдарсан гэж ярьсан. Гэт яах вэ? Үннийг нь л хэлсэндэ гэж мөрдөн байцаагч нь дурсжээ. Антонина ч яах вэ? Нэмцийн цэргийн эмнэлгээс зүгтааж манайханд бүслэгдээд өөр бичиг баримт олж дахиад л совилогч болох нь тэр. Байцаалт дээр тэр юуг ч нуугаагүй. Аимшигтай зүйлээ бүгдийг ярьжээ. Сонсоход ч аймаар. Хүмүүсийг буудаж байснаа дистараагаар нь санаж явсан аймар. Үнэхээр хэрцгий эмхтэй хийсэн хэрэгтэй харуусал огт төрөөгүй. Ийм аимшигт хэрэгээсээ айж байсан уу гэж асуухад Антонина байнга айн гэж байхгүй. Эхний 10 жил бол би хизээл хаалга догшин орж ирээд барьшлах бол гэж айдаг байсан. Дараа нь тайвширсан. Хүн насан туршдаа айж авна гэж байхгүй шүү дээ гэж хариулжээ. Мөрдөн байцаалтын үеэр түүнийг хүмүүсийг буудаж байсан Локкот тосгонд авчиж туршилт хийсэн.
тосгоныхон ердөөл түүний явсан зам мөрөөр нь нулимж огтсон гэдэг. Тэр шоронд сууж байхдаа камерынхаа бүсгүүчүүдэд оройр нас агсан үед минь намайг гутаалаа. Надад сайндаа л 3 жилийн ял өгөөд тэнцэлнэ үз. Тэгээд дараа нь би яаж амьдрах юм? Зах юм уу тэнэгэл намайг хуруугаараа чичин шүү дээ. Би чинь амьдрах ёстой үстэй гэж савлж байсан гэдэг. Антонина Макароваг 1978 оны 8 дугаар сард буудан алах ял оноогод ердөө маргааш нь 11-ний өглөөгөр ялыг нь гүйцэтгэн хорооджээ. Тэрбээр 55 наснда амь хэлтрүүлэхийг хүссэн авч Москвагаас татгалзсан хариу өгчээ. Гайхалтай нь Антонина Макаровагаас хойш зүйлт холбоот улсад нэг ч эмэгтэй хүнийг цаазаар аваагүй гэдэг.